Монгол төдийгүй дэлхийн хүн ам эрүүл аюулгүй боломжийн үнэтэй хүнсийг бол одоо тогтмол хэрэгжилж явах ёстой. Энэ одоо өөрөө хүнсний аюулгүй байдал. Нөгөө талдаа одоо өөрийн эх орондоо хөрш оронд үйлдвэрлэсэн хүнсийг хэрэглэх нь бас маш чухал байдаг. Яагаад гэх юм бол хүнсний одоо дотоодынхаа хангамжийн хэрэгцээг өөрсдөө шийдээд хүнсний аюулгүй байдлаа бас төр засгтайгаа хамтар шийдээд энэ тогтолцоог бий болгох ёстой юм байна. Тэгээ энэ тогтолцоо Монгол улсад тодорхой хэмжээгээр алдагдсан учраас Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Монгол улсын төрийн тэргүүн санаачлан 2022 онд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлсэн. Бидний сайн мэдгээр хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн өнөөдөр Монгол улсад амжилттай хэрэгжиж байна. Тодруулан хэлбэл 2500 одоо аж ахуй нэгж бага хүүтэй ур цугласаа зээл авсан хүнсний хангамжин дээр ажиллаж байна. Тэгэхээр дэлхийн хүнсний аюулгүй байдлын стандарттай Монгол улс хөл нийлүүлэн цаашаа хөгжих ёстой. Тийм учраас энэ хүрээнд шинжлэх ухааны одоо бага хурлууд 9 дахь удаага Монгол улс зохион байгуулагдаж байна. Гэх мэт бид хүнсний аюулгүй байдлын төлөө үе шаттай томоохон арга хэмжээнүүдийг араас нь амжилттай хийгээд явж байна. Тийм учраас өнөөдөр дэлхийн хүнсний өдөр болон одоо Монгол улс тэмдэглэж байгаа энэ хүнсний аюулгүй байдлын эрдэм шинжилгээний бага хурал нь ажиглал өндөр юм аа.